За hi guys, тэгээ өнөөдөр хөвчлэгээрээ Ottoгүй-гийн 4-р ангийг ярих болно. За тэгээ лайк болмор subscribe дараарай. Тэгээ долын мэрэлгүй бичлэгүүрөөгээ орцгоё. Нэм маань эхлээд Амнэ зурагт үзэж байдаг. Тэрэн дээр нь шинэ хайрын кино театрт гарч байна. Энэ бол жинхэнэ masterpiece. Үзсэн хүмүүс жийлж бас үзсэндээ маш их баяртай байдаг. Тэгхийг Амнэ сонсоод өчтөр илжиж Ottogугаас кино үзье гэж хэлснийг нь боддог. Дараа нь Амнэ сургууль дээр очиод нөгөө хоёроос ч өчтөр кино үзэхдээ хоёр юу үзсэн юм бэ гэж асуухад зомби нисрэг шарк гэж хоёлаа зэрэг хэлэхэд Амнэгийн санаа амарч тийм болзоо молзоо шиг зүйл биш юм байна гэж баг хардаад байдаг. Илжиж бид хоёр бас зураг даруулсан гэхэд Амнэ ямар зураг юм бол биенээ тэрвэлдсэн эсвэл илүү долоондор байгаа байх гэж бодож байтал зүгээр л нөгөө үзсэн киноныхоо хувцсыг өмсөд зургаа даруулсан байдаг. Илжиж зураг харуулж байгаа зургийн номноос нэг цаас унахад цаасан дээр нь илжиж нэг том хүнтэй маш тотон мэт зураг даруулсан байдаг. Тэр зургийг хараад Ottogуй хин бэ? Арай гэж байхад илжиж гүгээд явчихдаг. Тэгснийхэн дараа Ottogуй найз болонд байсан юм байх та. Гэтэ тэр хайр маяр гэдэг зүйлийг сонирхдаггүй гээзтэй гэж бодож байтал Амнэ илжиж том ах байдаг. Гэтэ тэр хүнийг харж байгаагүй юм байна гэж манай хоёр санаа зовон Ottogуйч би найзтай туслахад бэлэнгээд илжижиг хамал хороо гэд юм өмсөнгүүтээ илжижиг буцаагаад авчирсгая гэж байтал илжижиг манай хоёрыг харангуутаа тайлбарлахаар болдог. Ер нь бол зурган дээрээс хүн илжижигийн хамгийн том ах нь байсан ба илжижиг хоёр дүү хоёр ахтай гэдгээ тайлбарладаг. Тэгэд ярьж байтал Амнэ хийх юмтай болж явхаас өмнө илжижид чи ямар нэгэн асуудалд орвол хэлж агаарай. Надад ч бас чухал гэд явсныхан дараа илжижи. Амнэ ч кул элэ шүү. Бас би чамд сэтгэл алдархаа шахлаа гэхэд Ottogуй чи юу яриад байгаа юм бэ? Гэтэ үнэн ч найзтай авах гоё л доо гэд жоохон өөр юм яриад байдаг. Тэгж хэлэхэд нь илжиж тэр захиал ганцхан мөр хэллээ гэд жоохон сонирн байдаг. Хэсэг хугацааны дараа бөмбөгийн спортын тэмцээн болох гэж байгааг багш нь хэлдэг. Тэгэд харахад илжиж ширээний теннис Ottogуй бейсбол тоглохоор сонгогдсон байдаг. Ottogуй илжиж хоёр би бөмбөгийн спортонтой муу штэ гэж байтал Амнэ одоо миний гялзах цаг. Харин Ottogуй чи октоодын сагсанд хурж иж намайг үзээрэй гэдэг. Тэгэд октоодын сагс эхлэхэд Амнэ бүр багаач чирж амар сайн тоглодог. Ottogуй ч ямар амар юм бэ гэж харж байтал хүмүүс Амнэ дунд сургуульдаа улсын хэмжээний цол хүртэж байсан. Бас түүнийг төмөр царайд гэж дууддаг. Тэр ерөөсөө инээдэггүй юм. Тэгэхэд Ottogуй Амнэ дотроо л сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа байх гэж боддог. Тэгэд хүмүүс Амныг дэмжиж байхаар Ottogуй Амныг дэмжиж ойлтол Амнэ энийг гараад аллагад тэрийг харсан хүмүүс төмөр царайд инээжлээ хөөх юм аа. Тэр над руу инээсэн. Үгүй тэр над руу инээсэн гэсээр маргалдан үлддэг. Тэгээд Амнэ би өөрөө хин гэдгийг юунд сайн гэдгийг харуулна. Би илжиж шиг ухаантай дур булаан биш ч гэсэн. Би юундаа сайн гэдгийг харуулах юм бол Ottogуй эцэст нь гэснэ. Би яагаад Ottogуйн тухай бодоод байна гэд анхаарланс дараад унжихдаг. Шидэж явахдаа Амнэ үгүй би түүнд хичээл дээрээ хожигдсон. Би энд ялна. Тэрнээс бол би тэнд ямар ч сэтгэлгүй гэж бөмбөгөө шидсээр багийнхандаа ялд авчирч чаддаг. Багийнхан хурж ирээд чи сайн байлаа шүү. Чи энд үнэхээр хайртай юм байна гэсэн чи Амнэ үгүй би түүнийг үзий яддаггүй. Гэхдээ энэ сайн гэсэн үг биш гэхэд сагсан бөмбөг гэдэг. Хөөхий Амныг дүүн үзий яддаг юм уу гэсээр траумад болсон. Хэсэг хугацааны дараа Ottogуй илжижиг яаж байгааг нь харахаар өчтөл нэр гисэл бөмбөгийн спортондоо илжиж муу байдаг. Эргэн тойрноо хараад байсан чинь эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгөөс илүү олон эрэгтэй хүмүүс ширээний теннис үзэхээр ирсэн байдаг. Тэ өмнө нь ийм байгаагүй дээ гэд Ottogуй юунаас болсныг нь ойлгодог. За тэр ч яг Ottogуй илжижиг харахад мууч гэсэн дургүй биш баялж тоглож байдаг. Дараа нь Ottogуй бейсбол тоглох болоход илжижигээс урам авч мууч гэсэн хичээхээр шийдсэн байдаг. Гэтэ Вернгээс л Ottogуй амар муу тоглох ба ерөөсө ганц их ч ондгүй. Тэгэл юу ч онохгүй тэгээ солигдоход нь нэг хүн хурж ирээд чи ерөөсө бууж өгсөнгөө. Чи бас дажгүй цогтөг юм байна. Чи дараагийн удаа цогч чаднаа. Бид нарт хожигдох ялах нь хамаагүй. Зүгээр л хөвжилтцгөөе гэж амар сайхан сэтгэл гаргадаг. Тэгж яхад хүүхдүүд манай илжиж Амнэ хоёр хамт амар хөөрхөн байна. Хин нэг дэмчээр ирсэн юм байх та гэхэд Ottogуй намайг харахаар ирсэн юм байх нэ гээл бүр. Спортын тэмцээнд дуусаад илжиж шуудангийн шоунд явах уу гэж яхад Ottogуй бейсболын хүүхдүүдтэй хамт корёко орохоор болсон. Анх удаа та хэдээс өөр хүмүүсээс хүсэлт авч байгаа болохоор гэдэг. Манай хоёр амар баяр хүргээл шинэ найзуудтай болох боломж чинь гээл. Тэгтэл Амнэ чи Глиттерманы тухай дуулахлаах та би ямар л байна гэхэд илжиж Амнэ руу чи эрэгтэй хүмүүстэй хамт явах дургүй үсттэй арай чи гэхэд үгүй би зүгээр л Глиттерман караоке дуулж байгаагүй юм тэгэл гой санагдаал гэхэд илжиж гурлаа тэгвэл караоке оръё тэгээ бас надад зуны амралтаар хийх зөндөө төлөвлөгөө байгаа гэж ярьж хахад Ottogуй баг өмнөх зуны амралтан дээрээ ганцаараа гэртээ өнгөрүүлснээ санддаг. Тэгж бодож байтал нөгөө хоёр ч Ottogуй хоёрт цаг тавиарай гэдэг.
Гинэт өнөөдөр нь караоке орохоор болсон байх ба караоке руугаа орсныхаа дараа Отогог эхэлж дуул гэсээр агаад дуулахаар олдог. Манай хоёр ч Отого яг үндэ амар гоё дуулдаг бол яах вэ? Илчижиж дотроо Отого бит хоёрыг гайхшруулж аниме биш өөр дуу дуулвал яах вэ гэж бодоод байдаг. Тэгээд манай Отого маань дуулдаг. Жохон л хэсэг оруулаад тэгэхгүй бол копирайт авчиж магадгүй. Дуулж дуусныхан дараа манай хоёр ямар ч хөдөлгөөнгүй зогсчихсон. Отого ч өөрийгөө анзаараад ёо би арай л дуу руугаа орчихож одоо дуус. Найзууд болж байсан юмсан гэтэл манай хоёр ямар гоё дуултай юм бэ гэдэг. Тэгээд манай хэд ч үргэлжлүүлж дуулдаг. Хэрвээ та хэд нөгөө хоёрыг чинь дуулж байгааг харуулахгүй яач вэ гэж байвал нөгөө хоёрыг дуулж байгааг ерөөсөө тавиагүй шүү. Үгийн анимасаа цаана. Манай зөндөө дуулсан амраад ээж байтал Отого илжижиг харснаа. Нөгөө Мичтэй адилхан байгааг хэлдэг. Харж гинөө би хилээ эзтэй guys эндээ адилхан байна гэд. Отого маань байнга хэлдэг үгийг илжижид харуулсан чи илжижид дагаж хэлээд Отого би үргэлж таны талд байна гэхэд Отого арай биш байна гэд хичээд улаадаг. Илжиж би чадсан уу гэхэд аавнэ чи чадаагүй. Чи нэрнгээс ярьж байгаа бол битий тэгж тэг гэдэг. Тэгж ээжэтэл Отого юм уух гад гарахаасаа өмнө нөгөө хоёроос юм уух уу гэж асуухад Илжиж энийг уух юм цагтаг. Уух юмнуудаа авчирж байтал Илжижийн аяг аль нь гэдгийг мартчихдаг. Тэгэл сандраал аль нь юм бол за шинэ сав авчирчихъя гэж явах гэж байтал Илжиж гарч ирээд гаранд нь байснаас шууд уучдаг. Бүр Отогогийн энэ биш байх гэж бодож байснаас нь. Тэгэл Отого өөрлөө сонио хараад ахаар чи кофе хийцээ юм уу гэхэд Отого тайлбарлаж шууд бус сүнсэлд байх магадaltaй гэхэд Илжиж инээгээд юу гэж дээ бид нар одоо дунд ангих уу гэд тоодоггүй. Гэтэл дараа нь оронгуудаа ичээд идэг. Харж явахдаа манай хэд дараа нь далайн эргийн барбекю явахаар болдог. Тэгэл нэг өдөр Отого далайн эрэгт байж байхад нь нөгөө хоёр маань гарч ирснээр Отого бид хоёрын хувцас таалагдж байна уу гэснээр манай анги дуустдаг. За ингээд Otogогийн маань эпизод 4 дуусж байна. Дараагийн эпизодыг хурдан үзмээр байвал лайк болон subscribe дараарай. За тэгээд bye.